Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Германы Мюнхен хотоос Монгол Мюнхен нийгэмлэг төлөөлөн Ингч мигний би та бүхэндээ уулзаж байгаадаа баяртай байна. Бидний хэсэг хүмүүс нэгдэн шинжлэх ухааны үндэслэлтэй та бүхэнд хэрэг болох үйл мэдээллийг төвөрлөн бэлтгэл ажлаа хангаж дууслаа. Үүний цаад утга нь бол бид хэлийн чандад оршин сууж эхлээд Монгол улсын хувьд 30 гаруй жилийг үтсэн байна. Энэ хугацаанд хувь хүмүүсийн хувьд бэрхшээлтэй талууд зөндөө байсан баг. Гэхдээ одоо бол олон салбарт өөрсдийн мэдлэг чадвар, ур чадвараараа энэ зэрэгцэн олон улсад өрсөлдөн яваа мэрэгчлэлтүүд маш олон болжээ. Тэдний хувьд ч гэсэн дараагийнхаа үед бидний үед байгаагүй тэр мэдлэг, мэдээллүүдийг хүргэх зорилгоор маш олон сайхан контентуудыг хийж тусдим болж байгааг харахад үнэхээр сайхан байгаа. Бид хэдийгээр олон төрлийн шалтгаанаар хэлийн чандад амьдран суух болсон хэдий ч эх орныхоо төлөө үргэлж чих тавин сонсож эх орныхоо хөгжилд бас өөрсдийн багч болтгой хувь нэмрээ оруулах юмсан гэсэн чимэглэлтэй байдаг шүү дээ. Ингээд бидний мэдлэг, туршлага, мэдээллүүдийг хүргэж байгаа нь багч болтгой хэрэг болоосай гэд энэ ажлыг эхлүүлж байгааг минь та бүхэн хүлээн авна. Хамгийн эхний уулзалтаа их хөрсийн баярыг тохиолдуулан их хилээ өвлүүлэн үлдэхийн ач холбогдлын талаар ээж аав нартай болон хэлний мэрэгжилтэн болох Шведийн Ванд улсад оршин суудаг Стокгольмын их сургуулийн хэлний мэрэгжилтэн, хүүхдийн сэтгэл судлаач, хэл судлаач Бадам Сэдийн үлций сайхантай хийсэн ярилцлага та бүхэнд хүргэж байна. Таалан болгоно уу? Нэгдүгээр бид нэр унган хилээ үр хүүхдэд уламжлал болгон өглөөлөх эцэг эхийн үүрэг болохоор. За ерөнхийдөө манай нөхөр бол Монгол учраас гэртээ бид нар байг монголоор ярьдаг. Тэгэхээр өвлүүлэх талаар нэг боддгоо. Ерөнхийдөө монгол хэл сурах ёстой л гэж боддог. Явандаа яг Монголд очиод амьдрах бодолтой байгаа учраас зөвхөн германаар яриад яа гэж бол боддгоо. Тэгээд герман хэлийг бол яг цэцэрлэг сургуультай угаасаа сурчиж байгаа учраас тэгээд хоёр их хэл болох юм уу те зэрэг сураад өгсөн. Яг гэрийн хэмжээнд ярьж байгаа учраас үгний баялаг бол арай бага те гэрийн нөхцөлийн тиймэрхүү үгнүүд хэрэгжилж байгаа одоохондоо монгол хэлийг бол маш сайн ойлгодог боловч бас буцаагаад хариулах нь учир дутагдaltaй бол байдаг. За яагаад монгол хэлээ хүүхдтэд өвлүүлэх хэрэгтэй вэ гэвэл миний хувьд бол хэрэв би хүүхдүүдтэйгээ хоорондоо монголоор харилцаж чадаад миний хүүхдүүд намайг ойлгоод надтай монголоор харилцаж чадвал надад айгүй дутна гэр бүлсэг санагддаг. За өнөөдөр ингээд тань үлзийчтэй их хэл болон түүнийг үр хүүхдэд сургаж дамжуулахын ач холбогдлыг хоёлаа ярилцсан. Тэгээд та яг юм хэлний мэрэгжлийн хүн хүүхдүүдэд бас хос хэлээр өсвсөн туршлагатай ээж. Тэгэхээр та энэ өөрийнхөө туршлагаасаа уулзгаад цаг цав гаргасанд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд би өөрөө хүүхдүүдээ хэрхэн хос хэлтэй сургасан бэ гэдгээсээ гэж ярихаасаа өмнө эхлээд нэг зүйлийг тодорхойлох хэрэгтэй. Юу гэвэл би хүүхдүүдээ жирэмсэн байхаасаа эхлээд би яг бодлоготойгоор би хүүхдээ хос хэлтэй өсгөх хэрэгтэй. За ямар ч гэсэн миний хүүхдэд өвлүүлж өгөх юм ганцхан миний их хэл байна. Ягаад гэвэл манай хүүхдүүд хос соёлтой, хосломл гэдэг соёл, хосломл ингээд хэлтэй гэр бүл өсөх нь үнэн байсан учраас, тодорхой байсан учраас за ингээд жирэмсэн болсон гэдгийг мэдсэн цагаасаа эхлээд нөгөө номын үзэж ногоотой шүлгийг нуужсэн учраас буюу хос хэлний тухай тэгээд нөгөө тархины тухай тэр үед чинь 2000 оны ихээр нөгөө тарих судлал тэгээд хэл шинжилэл чинь анх ингээд хоёулаа нэгдээд ингээд хоёр өөр шинжлэх ухаан нэг болоод ингээд нэгдмэл болоод хоёулаа ингээд хослсон шинжлэх ухааны хоёр өөр салбарууд хослсон хэлбэрээр нэг зүйлийг жишээлбэл хэлд орох үзэгдлийг эсвэл тийм ээ ялангуяа хос хэлтэй хүүхэд хэлд ороход тархи нь хэрхэн ажилдаг юм бэ? Тархины үйл ажиллагааг ямар юм бэ гэдэг тэр талаас нь ингээд нэг юмыг хоёр талаас нь хэл шинжилгээний талаас нь тэгээд тархины талаас нь ингээд судалж ирсэн юм шин зүйл байсан учраас би тухайн үедээ 2000 онд жирэмсэн болсноосоо эхлээд за яг өөрөө ухамсартайгаар
монгол хэлээр маш ихээр ярьж эхэлсэн. Тэгэхээр би одоо хүүхэд гизэнд байсан гэсэн ураг байх эхлээд. Яагаад вэ гэвэл хүүхэд ерөөсөө хүний ураг ингээд бүрлдэх явцад хүний нэг мэдрэхүүн хідэн чадварууд нь шүү дээ. Тэрэн дотроос ямар чадвар хамгийн түрүүнд одоо яг бий болж байдгийн бэ гэдгийг одоогийн судалгаагаар бол сонсох чадвар байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр утгаараа ерөөсө сонсоод эхлэх нь хамгийн чухал юм байна гэд тэгээд өөрөө ерөөсө за тэрүүн тэгээд ярьжсэн жирэмсэн болсноос эхлээл монголоор хүүхдтэйгээ ярьж эхэлсэн намайг энд 2000 онд би Шведэд амьдардаг. Тэгэхээр Шведэд тэр монгол нийгэмлэг монголчууд цөөхөн байсан учраас өөрөө нэг тэр монголоор ярьдаг нийгмийг нөхцөлийг бий болгохын тулд монгол дуугаа ихээр сонсоод, монгол хөгжмөө сонсоод, тэгээд үлгэрээ яриад албаар ингээд яагаад гэвэл тэр бас судалгаа байдгийн. Юу гэвэл ер нь хүүхэд төрөөд нэг насны дотор ер нь бол хүүхэд авиан сонсгол гэж ярьж байгаа шүү дээ, сонсгол чинь хүүхэд төрөхөр гихт ингээд хоёр авиагаар ярьдаг. Тэгэхээр чи хоёр өөр хэл гэдэг чинь хоёр өөр онцлог авиа ба штэ. Хоёр авиагаар ярьдаг болвол тэр хүүхэд тэр авиаг ялгаад эхэлдэг байхгүй юу? Ерөөсө төрсөн цаа. Тэгэхээр энийг болоод хүүхэд гидсэн дотор байхдаа яаж энийг мэдээд байгаа вэ гэвэл ээжийг юу яаж байхдаа хариу уруул өгж байгаа. Хүүхэд сонсдог штэ тий югаар тэгээд үзэж байхдаа ээж нь ярихаар хүүхэд ямар хариу уруул өгч байна. Аав нь ярихаар ямар хариу уруул өгч байна гэд хоёр өөр хариу уруул өгöd байдаг. Тэгэхээр чинь хүүхэд чинь нэг ураг байхтай үндсэндээ бол тэрийг ялгаж чадчихна гэсэн үг байхгүй юу. Тэгээд өвшөө дээр нь болохоор том болцсон хойно нэг настай хүүхдүүд хилд орохдоо нэг настай хүүхдүүдийн хэлний тэр чинь ямар хэл сонсож байгаагаас эхлээд сонсох чадвар ч айгүй гайхамшигтай дараа биднэрт боломж болцоо олдох юм бол яг сонсох чадвар нь илүү их олон мэдрэхийн тархины олон эсүүдийг ашигладаг юм уу эсвэл ярих нь тийм ээ илүү их байдаг юм уу гэдгийг ялгаад ирнэ. Тэгэхээр яг эндээс нь харах юм бол онлынхоо хувьд сонсоход хүний тархины мэдрэлийн олон чадвар ярихаас илүү шаарддаг байхгүй юу. Тэгэхээр сонсох чадвар хамгийн чухал байна гэсэн үг тийм. Тэгэхээр тэрнийгээрээ юу вэ гэвэл хэрв нэг сонсож чадахгүй сонсголын бэрхшээлтэй энэ хүүхдүүд бол хэлт ярианд ордоггүй хэл ярианы нэг хоцрогдолтой авиа их шгийг ялгаж хэлдэггүй энэ төр чинь сонсголын янз бүрийн авиа зүг янз бүрийн дисабел дээр энэ төр нэг ялгаж салгаж чадахгүй байгаа бол тэгэхээр хамгийн түрүүнд сонсох дээр асуудалтай байна гэсэн үг болчихж байгаа байхгүй тийм. Тэгэхээр би ээжүүдэд өөрөө яхаа туршлагаараа юу гэж хэлдэг гэвэл аль болохоор хүүхдээ тийм ээ баг байхад нь ханаад хүрэх юм уу ханаад хүрсэн тохиолдолд чинь бид нар өөрсдөө мэдэхгүй болохоос ш янз бүрийн чихэнд юм уу сонсгол энд дунд чихэнд юм уу өрөвсөл үүсэж байгаа тохиолдолд хурдхан шиг эмчтэр очдоггүй бол зүгээр гайгуудээ гэж бодтол тэр нь явандаа эсвэл мдэггүй байж тал хүүхдийн хилд орох процесст тодорхой хэмжээгээр нөлөөлөх эрсдэл байдаг. Тэр нэг үндсэн онол байгаа л да. Тэр нь ямар онол вэ гэвэл тэр нэг настай хүүхдүүд хос хэлээр ярьдаг эсвэл хос соёлтой хүүхдүүдэд нэг настай хүүхдүүд одоо гарчсан нэг нас хүрсэн байгаа хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдүүд чинь их сонсож байгаа учраас янз бүрийн тагнаануудыгаа адилхан жишээлбэл герман хэлээр ярьдаг болвол хятад хэлээр ярьдаг болвол янз бүрийн бидний мэддэг гооч гэдэг юм уу янз бүрийн авиануудыг хэлэхэд мэдэгдээд монгол хүмүүс чинь тэр гунгаднах гунгаднах гэдэг энэ тэдний чинь ингээ хэлээд тэгээд нэг яг аль амныхаа аппаратурын ярианыхаа хэрэглэгдэх хүнийхээ хэрэглэгдэх хүн л гэж хэлэх нь шүү дээ. Аль хэсгийг нь илүү ашиглаж, илүү өөртөө танилцж байна гэдэг чинь аав ээжийнхээ аль авиаг нь хамгийн их сонссон байна уу гэдгээр хүүхэд өөрөө мэдэхгүйгээр хэлэх нь шүү дээ. Тэгэхээр араб хэлтэй хүүхдүүдийн гэрт нь араб хэлээр ярьдаг. Тийм байх юм бол их хатуу тэр нэг цаатлаг гэдэг илүү их хүүхэд гэдэг хэл явна. Гэтэл чинь монгол хүүхдүүдийг чинь хамгийн эхлээд байхдаа гэдгээс л ингээл эхэлдэг гэсэн. Тэгэхээр эхлээд яаж байгаа нь нэг хэлний инпут хэр их хэлний тэр авиаг илүү их сонссон байна гэдгээс хэлт орох гэж байгаа. Эхний хүүхдүүдийнхээ гаргаж байгаа авианаас анзаарч болдог байхгүй юу? Яг судалгаанаас харахад тийм. Тэгэхээр
ийм нэг онцлог байгаа юм. Тэгэхээр миний хувьд бол бас яасан бэ гэвэл өөр нэг юм гэвэл хэрвээ хос хэлтэй хос соёлтой гэр бүл байгаа бол OPOL гэд нэг эцэг их аав нь өөрийнхөө хэлээр ээж нь өөрийнхөө хэлээр байх ёстой, ярих ёстой. Тэгэхээр ер нь бол ихэвчлэн ямар тохиолдолд байдаг вэ гэвэл хүүхэд ер нь сэрэнг байхдаа ихэнх ярианыхаа сэрэнг байхынхаа 30% сэрүүн байх цагийнхаа 30%-д дор хаяж 30%-д тэр нөгөө хэлийг сонссон болвол тэгээд 70% нь сэрүүн байхынхаа 70% нь ээжийнхээ хэлийг сонсё л доо. 30% нь идэвхтэйгээр аавынхаа хэлийг сонссон байх юм бол тэнцүү хос хэлтэй байх боломжтой гэсэн. Тэгэхээр сэрүүн байх, идэвхтэй байх цагийг чинь тэгэхээр яг хэлд орж явах үеийн цаг тийм. Тэгэхээр эхлээд хэлд орж явах үеийн цаг гэхээр 0-оос 2 насыг бол эн чинь угаасаа хүн учраас хэлд орох үндсэн процесс явагдаж байна гэсэн үг. Тэгэхээр эхлээд тэр саяын хоолойгоо бэлтгэн тэр хэл ярианыхаа аппаратурыг бэлтэн тэр үед нь тэр шүлсийг гойжуулдаг хатуу юмнуудыг идүүлдэг хазуулдаг зөөлөн юм энэ идүүлдэг хазуулдаг юмнууд байна шүү дээ тий. Тэр хэл амаараа хүүхэд өөрөө мэдрэг тэр чинь хүүхэд өөрийнхөө эрхтнээ танилцаж ярианыхаа аппаратурыг танилцж гэнэ гэсэн үг. Тэгээ янз бүрийн авиануудыг хэлэхэд тэгэхээр би ерөөсөө тэр нөгөө нэг юугаар болвол imitation хийдэг айгүй ихтэй тэр онол байгаа. Тэр imitation хийх онолыг юу гэхээр ялангуяа гадаадд байгаа монгол ээжүүд хос хэлтэй хүүхдээ монгол одоо өв соёлоо өгье гэж бодоод би хамгийн түрүү дуудуул гэдэг байхгүй юу. Нөгөө хүүхд чинь нөгөө тэрүүн хэлжсэн сонсон дуулна. Тэгэхээр нөгөө нэг алиа марзан дуунуудыг маамуу наашрыг зүгээр л нэг өөрөө ч андаа хоол ээж маамуу наашир манад хоёлоо тоглоё гэдэг тэгхээр урдаас нь харж агаад муу наашир манайд хоёулаа тоглоё. Тэгээд нөгөө эхлээд ингээд айгүй тодорхой тий аваатай уу аваатай нааш эрдэрээс наашир гэдэг тийм юм биш тий. Тэгэхээр тэр жоохон байхад ингээд амаараа маму наашир манайд хоёулаа тоглоё. Тэгэл тэр чинь өөрөө ингээд нөгөө янз бүрийн нотоор дуулаа л юм. Тэгсэн мөртлөө хүүхэд өөрөө ингээд юу хилд ороогүй мөртлөө яг адилхан гэл эхэлдэг байхгүй нөгөө юуг нэглээд. Тэгэхээр тэр чинь амны хайрцгийг ингээд дагаад тэр чинь харж байгаа юм чинь 6 сараас эхлээл хүүхэд чинь нөгөө нэг харааны төвөн жоохон тодорхой болоод фокустой болоод жоохон танихгүй хүмүүсийг фокустой бол ингээд хараад эхэлж байгаа штэ баг. Тэгэхээр тэр үеэс нь би бүр ялангуяа урд нь бол анзаарахгүйсэн болоод одоо хооллох үедээ тий хамгийн их үед нь хооллох үедээ хүүхэд хуурж биш тэр видео үзүүлж биш энэ амьд интерактив тийм онол байгаа. Хэл сургах онолуудад тийм тэгэхээр тэр интерактив буюу амьд харилцаатай байж тэр ерөөсө хамгийн чухал байгаа л да тэр хүүхдийг хэлд оруулахад тэрэн дотор нөгөө нэг гадаадд тэр нөгөө монгол ээжүүдийн тэр маамуу наашир чигчийн чинээ бишээ тэгээд дээр үе яг зүгээр тун хөөрхөн социалист нийгмийн тэр бас нөгөө нэг савн ч юм уу намуун цэцэг ч юм уу те тэр болжмор энэ төр гэдэг юунуудыг нөгөө хөөрхөн дуутай хөөртаа энэ төр яачаар хүүхдүүдэд нөгөө дахин давтаж хийгээд өөрт нь нөгөө нэг ингээд ийм нөгөө зөөлөн энэ монгол хэлэндээ монгол дуунд дуртай өөрийг нь тайвшруулдаг энэ тэр юу гэж нь гаргаж ирнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр зөвхөн ухамсартаагаар биш тэр чинь бас ухамсаргүйгээр тэр цаана нь эхлээл нөгөө нэг би бол сонсох чадвар бүрдэж бий болж хахад монгол тэр хэл байсан шүү дээ тий. Монгол хэлээ сонсч байсан. Тэрнтэйгээр бас өгөх хэрэгтэй гэдэг байхгүй. Яа энийг би дараа нь тайлбарлая. Яагаад энэ ингээд явах вэ? Хэлний тэр нөгөө нэг алслагдмал хэл гэдэг юм гараад ирдгийн хос хэлтэй байж байгаа. Тэгэхээр алслагдмал хэлийг буцааж эргүүлэх тохиолдолд тэр уярлын тэр мэдрэмжийн тэр хэсэг айгүй хэрэг болдог.